гольф үн цэн таатай орчин шударга яриа. Кофе сонгодог амттай яриа. Бизнесийн нууц амжилтын хөтлөгч. Монголыг бүтээсэн эрхэм танд зориулав. За зочиндоо кофе биш. Монгол сайхан цайгаар хоёлоо ярилцлага үргэе тийм ээ. Гайхалтай юм байгалийн үзэсгэлэнтэй энэ өдөр танаа нэвтрүүлгийн зочноор өргөдсөндөө талархал илэрхийлье, баярснаа илэрхийлье. Golf and Coffee нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Бид Монголыг бүтээлцэн эрхмүүдийг зочин хомиртой урьдаг байгаа. Тэгвэл энэ удаа үзэгчдийнхээ хүсэлтийг хүндэтгэн Напа Монгол компани ерөнхий захирал Наран гэрлийн Солонгыг нэвтрүүлгийнхаа зочин хомирт ураад байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Соко. Өдрийн мэнд. Тэгэхээр одоо Монгол түмний одоо уламжлалт баяр, сар шинийн баярын дугаар үзэгчтэй хоёлоо хүргэж байгаа. Тэгэхээр сар шинийн баярын мэндийг хүргэе. Ер нь та цагаан сар Монгол түмний сайхан баярыг гэр бүлэрээ одоо өөрөө тийм ээ ойрын хүрээндээ хэрхэн тэмдэглэдэг юм болоо гэдээ хоёлоо нэвтрүүлгээ ярилцлага эхлэдэг хөө. За маш их баярлалаа. Цагаан сарын баярыг жил болгон ээжийтэйгээ, ах дүү нартайгээ маш сайхан бие биенийгаа хайрлан хүндэтгэж өглөө мөрөө гаргаж орой гэртээ одоо хэдээ цагаагаа засаж тэгж сайхан тэмдэглэдэг уламжлалт ёстой. Ижи аав тэмээ гэрүүлээ гэдэг. За зочин маань танилцуулбал миний эмээ өвөө хоёрыг маам гонч гүсрэн гэдэг. За эмээ маань бол Тунцгийн маам Өмнө Говь аймагт төрж өссөн Өмнө Говийн Говь нутгийн бүсгүй. Өвөө маань гонч гүсрэн гэдэг одоо цэргийн газар ажилладаг байсан. Тэгээ эмээ өвөө хоёр маань одоо бол бурхны оронд заларсан байгаа. Гэсэн ч эмээ маань нийт одоо 9 хүүхэд төрүүлж өсгсөн. Түүний хамгийн том охин Наран гэрэл гээд миний ээж байгаа. Би ээжийнхаа нэрээр овголдог. Тэгээ ээжтэйгээ хүүхэд насыг одоо өнгөрөөсөн одоо ч хүртэл ээж маань одоо дэргэд маань үргэлж сайхан харагдаж байгаад би их хамгийн дээд аз жаргал гэж боддгоо. Миний ээж 1962 онд төрсэн худалдаачин одоо Ленинградд сургууль төгсөөд худалдааны салбарт одоо дээр үеийн л ганцхан 8-чин бүсгүй байсан юм аа. Манай ээж чинь ээж маань залуудаа гадагшаа тутагшаа явна, сургуульдаа сурна, худалдаа арилж байгаа хийн арай одоо 30-40 жилийн өмнө чинь ийм сайхан дэлгүүрүүд ховор биш те. Замдаа вагон дотор орсуудтай 8 хийн. За тэгээд хоттоос нь гордок гэд одоо орсуудын байдаг байсан л газар юм шиг байгаа. Би бас сайн мэдэхгүй байна те. Тэнд очиж тарганы арьсаа зарна, цагдаа дөргидэн, хууль бас 8 хийлээ гэл ярьдаг л да. Тэгээд ээжийнхэн худалдаачин одоо шууд хэлээ л да худалдаачин мэрэгжлийг өвлөн авсандаа баяртай байдаг. Тэгэхээр манай Солонгоо багтаа яг ямар хуу охин байсан юм бол тий 10 жилдээ яг ямар мэрэгчлэлтэй болъё доо гэж бас бодож мөрөөддөг байсан юм бол гэд бага насныхын талаар. Миний хүүхэд нас бол үе тэнгийнхэнтэйгээ тоглож одоо тий хүүхэд нас гэдэг ямар тийм хөвгөлтэй байдаг лээ. Бараг тийм хүүхэд нас байгаагүй дандаа худалдаа 8 байсан. Настайгаас гэсэн үг. Ер 6 настайгаас эмээгийнхаа эхчийнхаа шарадны эцэст байдаг байсан манай эмээгийнх. Би чи эмээгийн одоо гараар хүмүүжсэн хүүхэд гэж хэлж болно. 6 настайгаас тэр үед бол модон түүцэнд чихэр бох те. Одоо ширхэхийн л юу гэдэг вэ? Модон түүц. Одоо бол модон түүц бараг байхгүй.
Тийм байлаа. Тэгээд 13 наснда энэ Дэнжимянгийн захаас лангууныхаа хүнсний лангууныхаа барааг бөөндөж авдаг байсан. Хүнсний лангуутай байсан юм. Тий, 13 наснда 13 настай хүүхэд гэдэг бол ёстой балчир хүүхэдэлтэй. Одоо бодохоор бас итгэмээргүй ч юм шиг яг энэ яриа тэ худлаач юм шиг ингээд бодогддог байхгүй юу? Өглөө болоод түүцэндээ орж худалдаа 8-аа хийн, юмаа өрнө, бох гайгаа өрнө. Тэгэл тэр зам маань л амьдралд бол худалдаа үйлчлэгний салбарт одоо хамгийн том их сургууль болж исэн. Ер нь тэгээд 6 настайгаас эмээгийнхаа түүцэнд гэлээ 13 настай гэж жаахан балчир охин те. Тэр үед ч одоо 6 настай хүүхэд чинь бол сургууль 8-таа ордог байсан үе. За тэгээд 6 настай хүүхэд чинь жинхэнэ л одоо чихэр бичээн тоглоом гэл одоо байдаг байсан үе. Тэгэд хүүхэд насаа ерөөсөө л худалдааны салбар тэр чигээр нь зориулсан. Одоо хүртэл өнөөдрийг хүртэл гэхээр бахархмаар зүйлүүд маш их байна. Тэр харин их зөвдсөн байна. Уг нь бол хүүхэд бол ангийнхаа үеийнхэнтэйгээ тоглож найдан дээс чирта те сакс волейбол ерөөсөө тийм цаг хугацаа байгаагүй. Гэхдээ харин 16 нас хүрлээ. Нөгөө Дэнжимянгаас бараа бөөндөж явдаг байсан 8-ачин худалдаач охин маань цоошин Солонгосоос орж ирсэн гоё тийм муусса гэдэг 16 настай гэдэг чи одоо 20 хэдэн жилийн өмнө чинь 13 саяар авч илүү машин уу? Тий, анхныхаа машиныг яг өөрийнхөө хөдөлмөрөөр тий худалдаа үйлчилгээ хийгээд гэтэл ер нь хөдөлмөр сайхан ажил хөдөлмөр хийж явхад болвол ерөөсөө л хүн өөрөө хөгжин хүний амьдрал улам тий элбэг болно. Энийг бол хүн болгон мэднэ тий. За тэгээд миний бол хамгийн амжилт гэж бодож байгаа зүйл бол 6 наснда тий модон төцний охин солонгоо худалдаа ширхийн бог тамхи. За тэгэл өшөө бичээн гэдэл ерөөсөө жижиглэнгийн тийм ерөөсөө л 1 метр квадраттай модон төцсөн. Тэр бол хамгийн амжилттай үе маань гэж би бодож байна. За тэгээд энд ирэхдээ их баяртай хөөртэй ирнэ. Юу бараага бөөнтгөө дээрэс нь тий 50-ын гөөхий тий за хуушуур хуйцаа ер нь бол энэ Дэнжимянгийн зах дээрээ ирэхдээ юу яадаг байсан. Тэр өдрөө ингээд зах дээрээ очиод ингээд гоё хоол идэнэ. За хуйцаа идэхүү, хуушуур идэхүү, тэгээ бууз идэхүү гэдэл ингээд за хоол идсэндээ амар их баярлна. Айгуу гоё амттай. За хэвээ юу хөдөлгөн хүний явахч зайгүй. Ямар тэгээд өөрөө чи сэтгэл догдлоод байх шиг байна шүү дээ. Тийм шүү дээ. Шуудаандаа за тэгэл тор бол торон дотор багтахгүй бөөндж авсан хүнсний бараа маань те коло за зөндөө л олон нэр төрлийн ундаага гэхэд авдараар нь тавьчихна. Ундааныхаа дээр нөгөө чихэр бох те коло ундаа 50 ундаа бүх юм ингээд зэгцэл чинь тэгээд ийм дэгээ төмөртэй. Тэгтээ хүүхэд байхасаа худалдаа хийсэн гэдэг маань бас л хажууд маань мөнгө болвол байнга те мөнгөтэй нөгөө хүүхэд нас маань худалдаа үйлчлэгээ маань мөнгөөр тасрахгүй нэг давуу тал байгаа байхгүй. Харин тэр олсон мөнгөөрөө ангийнхаа хүүхдүүдийг хүүхдийн ордны драмын дугууланд явж исэн найз нөхдөд гоё хоолнд орох те гэл ингээл бас найз нөхдөйгөө даанаа бас айгүй тий өөрийн хөдөлмөрөөр олсон их гоё. Тий найз нөхд маань их баярлдаг байлаа. Тий. Яг 10 жилдээ бага насндаа ямар мэрэгчлээ болъё гэж бодож байсан юм бол дуучин л олмаар санагтаад идэгсэн. Миний хүүхэд нас бол хүүхдийн ордны драмын дугуулын өнгөрөөж байлаа. Тэр үед дуучин, хөтлөгч, жүжигчин гэл одоо таны энэ сайхан мэрэгжлтэй болохыг зурагтаар гаргахыг те. Ингээл хүүхэд болгоны хүсэл мөрөөдөл яг тийм байсан. Хүүхэд байхдаа саран төвөгчийн дууг дуурайж дуулж байгаа л хүүхдийн ордны зааланд дуурайж дуулж хахад хөөх энэ саран төвөө ирсэн юм уу гэж байсан гэж ийсэн. Тий хайрын одоо за дараа дуулж игнэ хайрын бурхан чи минь хаан байна гэл манай Монголын дуучид, жүжигчид, сэтгүүлч нар за найз нараараа
цэнхэр дэлгэцээр харахад бахархаж баярлаж явдаг. Хүүхэд насндаа хамт хүмүүжиж явсан найзууд маань өнөөдрийн Монголын хамгийн шилдэг одоо алдартай уран бүтээлч нар байдаг. Ер нь дуу хооронд бол үнэхээр хайртай. Ялангуяа анд найз нар маань бол дуучин, жүжигчид, сэтгүүлч нар гээд байдгаа. Нөгөө л драмын дөрөв өдр гээл дандаа л өөртөө чинь нэг дугуулж явж Манай ирсэн. Амгаланбаатар байна. За гээд олон найз нөхд маань байгаа. Сөхөрж болдоггүй тавилан дундуур зорж одоогүй хатан бүсгүй мэн миний нутгийн цэцэгэн дундаасаа мишэж тосон учрал байж Зургаах настай жаахан охин 100 мөрөөдөлтэй байлаа. Өөдөс жаахан атлан үлгэрт биш амьдралд үнэн голоосоо итгэдэг байлаа. Эрхэлж сумар балчир наснасаа мөрөөдлөн зорин жигүүр дэлгэлээ эмээдэн туслан урамших бүртээ ухаанан тэлэн хөдлөмөрдөж шамдлаа. 16-тай жаахан охинд амьдрал хэдийн итгэх боллоо. Ахаад л тэр цаг хугацаатай амс хийх хүсэлгүй замдаа яарлаа. Би ээжээсээ гуруулаа. Тийм. Тэгээд гуруулаа эмэгтэй. Тийм. Би хамгийн том эх чинь. Тэгээ амьдралд хоёр охин дүү маань одоо бурхан болсон. Ээж маань юу ч хийх, ажиллаж, хөдөлмөрлөх, амьдрах сэтгэлгүй болсон цаг үеуд байдгийн. Тэгээд үргэлжлүүлж залгамжлал энэ ээжийнхэн тэр сайхан гэгэн залуу насыг гэрэлтүүлж ээжгээ жаргаж энэ л байгаагаараа бэлэг барих юмсан гэж би одоо хувьдаа бол бодож явд. Энэ үгээ бол нууцхандаа бодож явдаг. Одоо ээж минь бол өдрө болгон ээж нь станаараа худалдаа орлогын сайжраасаа гэдэг сэтгэл дотроо ном уншсан шүү. Тэгээ сүү өргсөн шүү. Тэгээ ажил үйлсийнх нь номыг шулуун сайхан байгаасаа гэд тэ одоо арга барил зассан шүү. Хин сэтгэлээр тийм өдөр болгон тэгэл уцаар ярина, хажууд гэрээс гараа авчихаар бас хойноос ярина, мессеж өчнө. Тэр бол маш том дэмжлэг. Тэгээ бие даагаад би англи хятад хэлийг сурч яасан гэд энэ бас агууя. 6 дугаар ангид байхдаа англи хятад хоёр хэлийг хослуулж тэгээд харин дараа нь бол нөө англи хэлний дамжаа гэд маш их байсан. Сарын дамжаа, 2-3 сарын дамжаа гэд дамжаа болгонд очиж дахин сурдаг. За тэгээ яг бол дамжаанаас юм уу сургуулаас хүн тийм боловсролыг бий болгодгүй юм байлаа. Яг бие даагаад бол ямар ч байсан орчуулагчгүйгээр гадны оронд зарчин, орчуулагчгүйгээр гэрээ контрактаа хийнэ гэд өөрөө хичээж л сурж исэн маань одоо их тус нэмэр болдгийн. Яг энэ бизнесийн салбарын бүсгүүд бол хэлнээс чухал юм байхгүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр үед жаахан хүүхэд байхдаа сурж исэн хэл бол одоо өөрт чинь маш их нөлөөлсөн байгаа. Ялангуяа тэр нөгөө Монголд анх удаа бас гар утсыг оруулж ирж исэн гэдэг тийм ээ. Тэгэхэд бол яг хятад хэл чинь ч юм уу одоо бас нөлөөлж исэн. Тий, хятад англи хэл нөлөөлж исэн. Ямар ч одоо орчуулагч заашгүй одоо бизнес ажил хэрэг дээр гадны оронд очиход тий бизнес судалтай 8 эрхлэж байгаа хүмүүст бол хэлний асуудал буюу орчуулагчийн тийм тусалцаа хэрэгтэй байдаг болвол хүүхд байхасаа л өөрөө л ярьчихсан. За гар утсыг бол Siemens-ийн Шанхайд үйлдвэрээс Шанхайд очиж гар утас. За тэгээд тэр үед чинь бас Mobicom S4 гэдэг юм уу дөрүүл чинь том тий хүн болгон л S4 барьдаг байсан бол айл хэдийн манай дэлгүүр болвол тий бүр сая 500 мянга байсан шүү дээ тэр үедээ 5110 гэдэг Nokia гэдэг юм мөнгөлөг. За тэр утсыг оруулж ирээд та маш их амжилттай тий. Тэгэхээр энэ олон амжилтыг бас бий болгох гэж маш их төвчээр. Тэгээ яг хүсэж мөрөөдвөл би тийм хөрөнгөтэй болно, би тийм зүйлтэй болно гэсний хэрээр бас болохгүй л дээ.
өглөөрөө шөнө одоо хизэл цаг л болчих юм бол ямар нэгэн зүйлийг амжуулж, бүтээж одоо янзалж, засаж тэгээ ажиллах л одоо маш их ажлыг голохгүй анхан үед нөгөө гар утасны дэлгүүр ажиллаулдаг харин ч том байна те 15 6 та охин гар утасны дэлгүүр ажиллауллаа гэхэд тэр үед бас л боломжийн сайхан айгүй те цүнхэндээ мөнгөтэй ярих тэр үед чинь бас утас гарахаас өмнө пэйжер гэдэг дүү гэдэг дуурдаг пэйжер байсан. Пэйжер мэйжер нь одоо дуугарна гэл их сайхан л да. Би ч анх Jordan Beauty гэдэг одоо 10 хэдэн наснда байна компани байгуулад за тэгэл мэдээ компани байгуул бүх хотод л одоо Jordan Beauty-г хэрэглэдэг байлаа шүү дээ. Зөв үү тэр тий. Тэгэл Jordan Beauty гэдэг компанитай байсан. Тэр үед чинь компани байгуулах амар яаж удирдах, яаж явуулах жоохон хөвгт компани байгуулсан те мэдгүй. Наазахын Баянгол дүүргийнхэн татварын байцаагч дээр очиод хэдэн настай байсан юм бодоод өгөөч. Jordan Beauty-г баг 16 наснда байгуулж байсан. Хүүхэд нас хүн бүрийн хувьд үн цэнтэй. Гэгээн мөрөөдлөржиг үрэлсэн тэрэл цаг үед амттан аль бүхэн дурлах гэгээхэн хүслэн хүүхэд үрд бий. Гэхдээ амьдрал түүнийг бусдаас өөр байлгахыг хүснэ. Түүнд том мөрөөдөл бий. Баавгайтай, чихэр, буудалтай, бэлэг, орс хөхөлдөөтэй болох нь түүний мөрөөдөл биш. Учир нь тэр баялаг бүтээх, бизнесийн салбарт захиур хагалах эрхэм зорилготой. Golf and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. За тэгээд өнөөдөр маш сайхан өдөр байна. Тасаа хэллээ. Идэр 9-ийн одоо өвөл эхэлж байна гэд нэр 12 сарын 22 идэр 9 эхэлж байна. Ийм сайхан өдөр одоо маш олон бүсгүйчүүд за бүр тэрсэн ма дараа нь бол бүр ингээд залуучууд өртөлхүүе ингээд Napa Crard дэлийг одоо зорж очдөг болсон байна лээ. Тэгээд Монголд Napa брэнд Crard дэлийг тийм ээ нутагшуулсан талаараа яг одоо ерөнхий захирлын хувьд та ярих уу тийм ээ одоо яах гэж одоо энийг авчирсан Монгол орн бол маш л эрсдэл суур амьсгалтай хүйтэн орн гээл те. Тэгэхээр таал өөрөө ярьсан дээр юм шиг надад санагдаж байна. За гадны орнд явж байхад хүслэг эдлийн дэлгүүрт орохоор угаасаа Монгол орн хүйтний улиралтай учраас дандаа л дулаан хувцас харж за тэгээд тэр хүслэг эдлийн дэлгүүрт орохоор үнэхээр ийм гоё дэлгүүртэй болох юмсан гэд хүүхдтэйхээсээ мөрөөдөж ирсэн мөрөөдөл маань юм байгаа юм. Манай Napa брэнд за Crard-ly бол худалдаа авагч одоо хэрэглэгчтэй үнэхээр энэ тийм тав тухтай зөөлөн за материалын хувьд бол хамгийн чанартай худалдаа авалтын дараах мэдрэмжийг маш олон бүсгүүчүүд яг Crard-ly-гаал өмснөө дараа жил ахаал өмснөө ахаад л өмснөө ерөөсөө өөр өнгийг өмснөө те гэл их тийм сэтгэл хангалуун байдагт хамгийн гол нь ажлын маань гол үр дүнд би баярлалтай. Одоо жилд 12 сар байдаг тийм үү? За тэгээд энэ 12 сард тусад за ингээд 4 улирал байдаг. Улирал болгон 3 сартай. Яг улиралд одоо манайхан бол тэгдэг штэ. За ерөнхийдөө бол улиралдаа тохируулаад за өвөл нэг дулаахан хувц авчна. За 100 бол нэг нэмгөө хувц өмсчин. Гэсэн нэг хоёр хас сонголттойгоор тэгэхээр загварын чиг хандлага маань соёл маань те тэгэхээр энэ хувцсыг ер нь яаж одоо энэ 12 сартаа 4 улиралдаа зохицуулж өмсдөг юм бэ гэдгийг бол зайлшгүй өөрөөс ч юм бол асуух асуултын нэг гэж би бодож байна. Би бодохдоо хүүхдтэй байхдаа ингэж боддог байсан. Өвөл бол нэг л күртэг аваад эсвэл нэг л тийм зузаан хөрөмтэй өвлийг өнтөд авнаа гэж боддог байсан. Бол өвлийн 10 дугаар сар бол дулаан өвөл 11 дугаар сарын бас дулаа бол за 12 1-р сар бол хамгийн хүүтэн өвлийн өдрүүд байдаг учраас яг одоо үнэгэн оруулахтай за тэ арьсан оруулахтай тийм зузаан хүртгэнүүд бол яг өвлийн сонголт байдаг. За тэгээ 3 4-р сарууд ч бас өвлийн хувцаснасаа бүрэн гардаггүй нөгөө даардаг учраас нэлээд дулаахан явах бидний хэрэгцээ шаардлага гардаг. Тэгэхээр маркетингийн тал дээр бол та өөрөө бас чамгүй их менежмент сайтай маркетингаа өөрөө бас хийцдэг те үе үеийн одоо сор болсон топ модельүүд байна. Үе үеийн одоо энэ одоо бас сайн дуучид Монгол Улсын гавьяачдын дуучин одоо Ариуна гэж жишээлбэл
тэр хүн дугаалд болдог тийм үү? Арт түмний хайртай дуучин. Тэгэхээр тэр хүнийг загвар өмсгч болон өөрчилсөн. 74 настай Судгай гэдэг одоо Монгол улсын ардын жүжигчин тийм ээ. Энэ сайхан хүнийг бас л тэр одоо карар дэлигаар одоо яг л тэр тайзан дээр энэ бол хідэн ч насны 8 наснаас 80 настан хүртэл өмсдөг юм шүү гэдгийг л та харуулж чадсан л да. Худалдааг тийм гоё соёлтой, тэгээ урлагтай хослуулсан, тийм урлагийн мэдрэмжтэй байхыг л одоо дотроо хүсээд идэг юм шиг байгаа юм би хувьдаа. Заримдаа хэвлэл мэдээллийн зар сурталчилгааны ингээд хамтрагчд маань маркетингийн чинь багтаа холбогдъё гэдэг баг гэж байхгүй яг өөрөө л хүсэл мөрөөдлөөрөө түүнийг удирдна, түүнийг найруулна. Энэ бол яг үндсэндээ бол яг миний хийх ёстой ажил юм шиг надад бодогдоод идэг. Энэ 2020 онд ариун нэгч хоёрын 2 талын санал их биелэлээ болоод тэгээд хамтран ажиллаад гоё реклам болсон л да 200 орчим морийг ард талд нь ингээд ер нь бол бид нар бол байгаль ихтэйгээ үргэлж салшгүй холбоотой тэгээд тийм сүрлэг хиймэртэй морь тэгээ байгаль дээрээ зураг авалт болсон дуучин хүн энэ моделийг ингээд бас хийж чадна гэд тэр сэтгэл зүй аюул чухал юм байлээ л дээ. Тэгээ би чадна, би тутахгүй байна, би энэ тэнцүү байна гэдэг сэтгэл зүйн дээр ажиллаж байгаа нь надад маш гайхалтай харагдсан. Үнэхээр үнэн яг топ модельууд ингээд харахад зураг шиг харагддаг боловч тэр зураг шиг байхын тулд тэр хүмүүсийн амьдралын сахилга бат одоо нөгөө нэг өдөр тутмын амьдрал нэг бид нар ч юм бол жишээлбэл нэг ёолконд ч юм уу нэг зураг авалтанд л бэлддэг бол тэр хүмүүс бол насан туршдаа тийм амьдралынхаа эрүүл мэнд гоо зүйд бэлдэж ирсэн гэхээр бүх нас одоо гайхалтай тийм үгээр хэлж үзгээр бичшгүй тийм гайхалтай хүмүүс байдаг да. Карартлитай хамтран ажиллахад би өөрийгөө дахин шинээр нээж чадсан гэж бодсон. Яагаад өөрийгөө дахин нээх болсон бэ гэх юм бол энэ хувцсны салбар буюу хувцс гэдэг бол өөрөө бүсгүүчүүдийн хувьд бол хамгийн том сонголт байдаг. Энэ тансаг зэрэглэлийн энэ брендийг үүсгэн байгуулж энэнийг олон түмэнд маркетингийн бодлогоор хүргэнэ гэдэг бол бас маш их ур ухаан шаардсан ажил гэж боддог л доо. Солонгоо бол энийг хийж чадсан. Яг бол Солонгоо бол ганцхан карарти төдийгүй анх нафаг үүсгэн байгуулж байхад Монголын шилдэг гэсэн загвар өмсөгчтэй ажиллаж байсан. Тэр брендийг хүргэхийн тулд маш их одоо шатраас нь тийм маркетинг сурталчилгааг хийж эхэлсэн. Солонгоо олон эмэгтэйчүүдийг нэгтгэж чаддаг, тэдэнтэй хамтарч ажиллаж чаддаг, тэдний зүрх сэтгэлийг нээж чаддаг. Мөн бас тэднийг энэ сайхан одоо брендээр дамжуулж олон түмэнд таниулж мэдүүлж чаддаг ийм эрхэмсэг, хөдөлмөрч, тууштай, зоригтой, эрсдэл зоригийг үүрч чаддаг ийм гайхалтай бүсгүй гэж би бас дүгнэж хэлье гэж бодлоо. Тэгээд дээр нь Gradly брэнд нафаг сонгож байгаа бүхий л бүсгүүчүүдээ энэ бол гайхалтай үнэхээр бүсгүүчүүд болгоны сонголтод байх ёстой ийм брэнд гэж боддог. Ер нь та нар маань ажлын шаардлагаар натурт их явдаг тийм ээ одоо байнгын зураг авалттай. За одоо Напа, Карардлиг гэл яг ингээл яг тэр бүтээгдэхүүнээрээ Монголын топ гэсэн бүх топ моделуудыг одоо гаргалаа. За тэгэл ингээл хүмүүс үзэгчд маань бол мэдчихэл байгаа жанцсан оргоо гэл те. За ерөөсөө л одоо шилдэгүүдийн шилдэг баг л одоо танад ажилдаг юм шиг харагддаг штеп. Баг хамт олон маань ерөөсөө л нэг сэтгэлтэй ажилдаа чин сэтгэлээсээ яг өөрийн юм шиг өөрийн ажлыг одоо хийж байгаа мэт тийм ажиллаж ирсэн. Одоо хувцас өөрөө загварын ертөнцийн бас нэг урлаг. Хувцас бол хүн бүрийн нэрийн хуудас бусдыг хүндэтгэх том одоо тийм хүндлэл буюу хүч хөдөлгүүр топ модель мэрэгжлийн моделуудтай хамтран ажиллах нь одоо яг ажлын шаардлага
гэж үздэг. Харин энэ үнэхээр хүндтэй, эрхэм хүндтэй топ модельууд мөн шилдэг ийм мундаг бүсгүйчүүдтэй хамтран ажиллана гэдэг бол одоо гайхалтайгаасаа гадна би энд маш их тийм үүрэг хариуцлага за тэгээд хүндтгэл ажлын тэр одоо үүрэг хариуцлага гэд аль аль талдаа байдаг л да. Биднийг бол одоо ингэж маш сайн бүрэлдүүлж ажиллуулж энэ компани ийм сайхан урагштай явж байгаа нь маш их өндөр шаардлага тавьдаг. Өндөр шаардлага тавьсныхаа хэрээр бол бид нар дандаа сурж тий амьдралд ингэ суралцаж одоо ингээд ерөөсөө мэдгүй өглөө ажилдаа эрэхтэй дуртай, ажилдаа дургүй хүмүүс байхаар гайхдаг. Бид нар бол миний хувьд одоо бидний хувьд бол өглөө ажилдаа эрэхтэй хамгийн аж аргалтай, хамгийн сайхан өдрийг өнгөрүүл хийсэн гэж ирдэг. Тий. Аж аргалтай гэртээ харьдаг байгаа. Ажил хийнэ гэдэг бол миний бодлоор хүнийг бас ерөөсөө урт наслуулдаг, аж аргалтай болгодог, тий хамгийн сайхан зүйл гэж би боддог. Увс аймагт увс руу одоо одгэрэл модельтэйгээ нэг 7-8 хоногийн зураг авалттай байсан. За баг хамт олон маань үнэхээр бишрмээр гайхалтай ажилтгийг бол өстой нэг хоёр нүдээр хараад ямар гоё юм бэ гэж бүр ямар ч азтай юм дээ. Ямар ч ховор агшин бэ гэд бодож явдаг. Хайр сэтгэл баяр хүнийг танаа хамт олны маа натурч явж явах бас хөгжилтэй сайхан түүхүүд байдаг болов гэж би бас бодоод байгаа юм тийм ээ. Зураг авалтынхаа дундуур ингээл цайлан те бид нар одгэрэлэгч маань ингээд очсон те айл маань сайхан увсын айл маань сайхан бууз хийж өгөөл ингээд. За миний тавган дээр нөгөө тавг дүүрэн бууз байгаа шүү дээ тий. Одгэрэлэгчийн тавган дээр бас тавг дүүрэн бууз байгаа. Миний бууз айл хэдэн дууссан. Би бүр ингээд сандраад хараад тэгээ одгэрэлэгч маань ингээд хоолыг тий нэг бууз ингээд бүр өөрөө нөгөө нэг сахилга баттай хоол идэх соёлтой. Тий нэг буузыг баг хэд 20 хэдэн минут ингээд жаажлаа дудаан тавиад тэр чинь өөрийнх нь л нөгөө амьдралын зөв хэмнэл байгаа байхгүй. Үнэхээр тэгэхэд л бол хүний одоо дотоод гоо сайхан гадаад гоо сайхан алдагддаггүй юм биш үү? За тэрэн дээр мейкап артист отгоо маань хамт явж исэн. Тэгэл отгоо бит хоёр би ч бас ганцаараа идэггүй юм байна. Отгоо бит хоёрын бууз тавг дөрөн бууз ингээд амар хурдан дуусна. Тэргээч бодож сонсонгүй. Уг нь бол бас өмнө нь ажигласан байсан бол нэг удаа ч ихсэн айтайхан хамт удаа идэв штэ бас тий. Тийм гайхамшигтай эмэгтэй хүний хооллох соёл. За тэгэл тэр байгаа л зөвхөн л зураг авалт видеон дээр гоё байдгүй гэхэд амьдралдаа тэр чигээрээ өөрөө гайхамшигтай. Тийм жинхэнэ эмэгтэй хүний тэр нэмгэн зөөлөн уян гайхамшиг эмэгтэй хүн гайхамшиг гэж ярьдаг бол түүнийг биширсэн ганцхан бууз эдэлтнээс нь ч биш тэр алхаа гიშгэ за яриа хөөрөө тэг айгүйх иддэг хоол нь ааруул тэ сүү одоо тэ яг Монгол хоолой их хэрэгэлдэг. Бас хотын зураг авалтанд ч байсан дандаа ингээд ааруулыг жижиглээд юм гялгар уутанд нэг удаагийн ингээд амсран чимхдэг гялгар уутанд ингээд баг идэх итгэхээрээ бид нар чинь нэг уутанд л ингэж хэлээл байн байддаг штэ одоо үнэн тэр тэ гэтэл ерөөсө тэрийгэ мдээгүй явж байсан харин түүнээс хойш багаар савлаад дахин нэг ядаж 30-40 минутын зайтай цагийн зайтай ингэж хоолыг их тийм удаан зөв боловсруул шингээх хэрэгтэй юм байна лээ. Ийм хөвгчлөлтэй явжсэн. Тэгэхэд өөр отгоо мейкап артист отгон сүрэн бит хоёр хоёулаа хоёр бинлүүгээ хараад айгүй хичиж билээ. Тэгэхээр манай солонгоо маань цаашдаа бас ямар брэнд оруулж ирэх гэж бодож байгаа бол би бол сонсох нь Chanel-ийг оруулж ирэх гэж байгаа ч гэж нэг сонссон. Тэгтээ зочноосоо өөрөөс нь асуумаар байна. Нууц биш бол ажлаа цаашаа улам их сайхан өргөн болгохыг хүсэж байгаа. Мундаг брендийг одоо Монголд бас оруулж ирэх хүсэлтэд тавьсан байгаа. Очер дугаарт нь судалгаанд нь орсон байгаа. Ямар брэнд вэ? Оруулж ирснийхаа дараа ер нь ойртуулсан. Тий.
Тэгэл энэ ажил хөдөлмөр гэдэг чинь олон зүйлд сургана. Бид нар өөрсдөө бас бэлдэж байгаа. Coffee and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. Монгол хэлтэй чи ингэ суучж болох уу? Болох байлгүй дээ тийм аль болохоор тавтайгаа суугаараа хоёлоо. Бас түүхийн гал ахаа гал минмээр тий. Доороосоо нөгөө би юу? Би түрүүсгээ юу? За одоо би удахгүй. за одоо ингэ хүлээж игээ суучих шүрмэс татчих. Зүгээрээ. За явлаашаа. Хөөрхөн гүнжийнхээ талаар гэр бүлийнхээ талаар яриач гэж бас хүсэж байна те. Манай гэр бүл чинь одоо гуруула ээжтэйгээ нийлээд дөрвөлээ амьдардаг. Тэгээд хань маань бол их даруухан бизнесмен залуу байдаг. Охин маань бол одоо энэ 2021 онд 4 нас хүрнэ. Ер нь бол ээж хүм хүүхэдтэй, өр хүүхэдтэй болохтой бол хамгийн тэр одоо энэ амьд явсныхаа аз жаргал гэж бодож явдаг. Тэр үед одоо ээжигээ яаж төрж яахыг ээжийнхаа зовлонг л яг л тэр үед ойлгодог юм билээ те. Бүсгүй хүн бол өөрөө төрөх хэрэгтэй. Ээж минь хажууд маань байна, охин маань байна, гэр бүл маань хажууд маань байна. Одоо сайн ажиллаж амьдрах үүргээ тэ биелүүлээд тэгээд өдөр болгон ирч хүчтэй, цоглог, одоо инээд хөөртэй, аз жаргалтай л ер нь бол зовлон гэдэг бол бүхэнд л байдаг учраас тэрийг зовлон л гэж бодохгүйгээр энэ бол зовлон биш. Үргэлж одоо тий аз жаргалтай байхын тулд өдөр болгон өөдрөг өглөө бүхнийг шинээр гэж манай ажлын маань цэгийгч ярьдаг. Зовлон гэд бас л хүний амьдралд бол жаргал зовлон аль аль нь л байдаг. Гэхдээ би бол зочингоор урьсан солонгогийнхаа амнаас ер нь бол төдийлэн тийм зовлон ярьж байгаа биш. Дандаа л эрчтэй, хүчтэй, өөдрөг, аз жаргалтай бүх юм болж байгаа юм шигээр л хүлээж авдаг л да. Тэгэхээр би бас олон жилийн өмнө би сүлд сонсч ирсэн. Одоо Соко маань бас маш хүн давтын осолд ороод ер нь бол тэгэл ер нь л хоёр үхэл ерөөсө хоёр дахь амьдрсан гэд би сонсч ирсэн. Амьдрал ер нь тэгэл зүрх цохилж явахад, итгэлтэй байхад ямар ч юмыг даван тулаа босч ирдэг юм байна гэдгийг би өөрөө ч амьдралаас харсан. Ээжийнхээ ах トゥ нартайгаа нэг машинд явж исэн. Ээжийнхээ 5 төрсөн дүүтэй. За тэгээд ах トゥ гийн хүүхдүүд бас нэг 2-оос 3-аа ингээд 8 эсвэл явж исэн юм аа. Цогтоо гэдэг Өмнө Говь аймгийн Цогтоо дээр бид нэр автын осолд орж исэн. За тэгээд игэн бол мэдээж хугарсан, бүх хавирганууд хугарсан. Уушиг бол задраад амьсгалах боломжгүй байсан. За тэгээд энэ одоо эрүүний яснууд бүр тэр чигээрээ задарсан. Нөгөө амьсгалуулахын тулд арын бүх шүднүүдийг ингээд авцсан байсан. За тэгээд л хот руу ирэх гэж бас нэлээд юм болж исэн. Нөгөө нэг хөдлөх тоолонд нь хугарсан яснууд маань хоорондоо ингээд юу яагаад ингээд яагаад гэдэм тийм ингээд бүрэгдэх дуурайд бүр үнэхээр аимшигтэй өвдөжсэн. Замд өвчний юм байхгүй те. Тухайн үед ч бас тэгэл яаж иж байгаа л имлэгэн бараа хараад харин Цогтоо имлэг дээр бол нэг хонжсэн. Нөгөө яг аварт орсны дараа өдөр өглөө хүлээгээд бас яахыг шийдээд те. Тэгэхэд Цогтоо дээр бол имлэг дээр нь танихгүй хүмүүс энд одоо олон хүмүүс аварт орсон. Одоогоос энэ бол бараг нэг 5-6 жилийн өмнөх асуудлыг ярьж байна л да. Тэгсэн чинь ээж маань нутгийнхан энд нэг танихгүй 7-8 баг 9 хүн ингээд аварт орсон гэсэн. Бүгд л бас начиг хүн гимтээгүй ч гэсэн бүгд л ингээд гимтэлтэй байгаа. Тэгэл ерөөсө тэр Цогтоогийн сумаараа л хуушуур бууз ийм имлэг ингээд бүр ямар сайхан сэтгэлтэй юм бэ тэр хүмүүс ингээд үе тэр цаг үе бодохоор баярлаа гэж хэлмээр санагддаг. Тэгэл ингээд цонхоор хуушуур өгөөл цонхоор сүудээ цав өгөөл хамаатан садан биш ч гэсэн ингээд Монгол хүний тийм сайхан сэтгэлтэй нэг өвдөж завхад ингээд тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирээл одоо бол тоолоход бол нийт бол
12 хагалгаанд орсон. Яаж 2 жилийн дотор бол сумгоо олсон төрдөг тэрэгэнцэр дээр бүр суухан юмсан гэж мөрөөдөлтэй ингээд дээшгээ ингээд яг хэвтэй байдалтэйсэн. Маш мундаг эмчнэрийнхаа буянгаар одоо чэйж рүүгээр л юм ломоор нөгөө нэг уушгийн цоолохын тулд яг хавиргын ингээд би ч одоо ингээд мэдээтэй сууж байгаа шүү дээ. Яг ингээд ломоор гэж байгаа л онгойлгож байгаа л ийм бүдүүн шпризер нөгөө зам сервис гээд цаг хугацаа алдсан тэр юугаас оруулаад хагалгаанд ороод чих шуугаал хүний ингээ амьсгалах мэдрэмжийг хүртэл мэдрэх хэд хэцүү уууд байсан. Өвдөлт гэдгийг бол бас хэдэн жилийн дотор хангалттай мэдчихсэн. Тэгээд яг хоо олонний танил найз нөхд маанч байсан, эргэлж ирээ найз нөхд маанч байсан. Эргэлтээр тасраагүй. Ялангуяа би самандын жавхлан найзтай их баярлж явдаг. Одоо Монгол улсын гавьяат тийм ээ. Одоо улсын хурлын гишүүн байсан. Монгол улсын гавьяат жүжигчүүн гайхалтай дуу гიშгтэй агуутай. Жахаа найз нь үлдээсэн шүү гэдэг ингээ хойлогны мах юу тэгэхээр амар том мах юм бах гэж бодвол нөгөө хойлогны махаа идсэн гэлтгсэн чи ийм хэн жижиг юм байт юм бэлээ чи өвдөд зогсороо юм хатацсан мах байт юм бэлээ. Тэгээд түүнийг их сандаг одоо би жавхлан найз маань марцсан болов одоо баг марцсан баха. Үнэхээр их баярлдаг. За тэгээд олон найз нөхдөдөө баярлдаг. Энэ найзаараа дамжуулаад тэ одоо олон найзынхаа нэрийг бөөндөн гэдэг бүгдөөнд нь талархлаа бас хэлж. Яг одоо бол өнөөдөр миний би 100% эрүүл болж чадсан. Тэрэндээ бүр итгэдэггүй, баярлдаг хүн заавал ингээд өвдснөөрөө байгаад байдгүй. Одоо ямар ч өвчин хилдэггүй, яс өвддөггүй. Одоо юу гэдэг вүлээ наазахын өвчнгөл өвчин гэж боддгоо. Энэ бол өвчин бишээ гэд нэг тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон байдгийн. Осолд орох үед чинь нэг хэсэг гэртээ байхад маань мэдээж янз янзын л сонингоор бичигдэжсэн тий. Солонгоо дампуурчлаа, алга болчлаа гэл. Үнэхээр энэ бол и төрөнгөөр биш. Яг биеийнхээ эрүүл мэндээр бол дампуурж исэн. Тэгэл солонгост очиод хар ажил хийж гинэ гээл тэр үчин шар төлөвлөдийн жигэн сезоны үе. Ослын үед ингээд бүтээсэн угаасаа нөгөө ямар ч юугүй зүрхэн зогслоод амьсгалахгүй байсан гэ бүтээсэн байсан юм байна л да. Ямар аим. Тийм за одоо ингээ гэрлөө оруулъя гэсэн чи гэвгэнт нилээн цаг гарны дараа тэр одоо манай ах өнөрлө ярьдаг юм л да. Цаг гарны дараа ингээд шууд ингээ бөөлжөөд тэгэл тэр үе бол би боддیں۔ Миний хоёрд бас та бол бит хоёрыг хөрвүүлчлүүлэх хэвээр ээжийнхэн зүрхийг ингээд харалган болохгүй шүү гэд би ээжтэй бас ээжийнхэн дэргэд түшиг болох хэвээр тавилантай юм да гэд тэгээд бас боддгийн. Хүний хувь тавилан хүн амьд явах ямар сайхан юм бэ гэдгийг л энэ бол баярын нулимс гэж бодож байна. Яал тэгэлгүй яах вэ? Өнөөдөр та битгаар бүдгийн дэргэд тэгээд сайхан цай уугаад сэтгэлийн үгээ ярилцаад дандаа насаа гоожуулаад нулимсаа туслуулаад яваад байвлийн амьдрал чинь хэрэгшлэхгүй шүү дээ тий. Амьдрал ирэнтэй бараантай олон гинтийн үйл явдлаар дүүрэн сайн сайхан дардан замнал түүний өмнө тэгшхэн зурай гайгүй. Гүнийг харуусал готрол бэрхшээл түүнийг тойрч биш байрч өнгөрсөн. Гэхдээ түүнд ганцхан чадал байсан. Энэ бол сэтгэлийн хат. Тэр сэтгэлийн дайчин чанар өнөөдрийн хатан сэнтийг түүнд бэлгэлсэн. Тэр тэнгэрийн дор бусдын адил тэгшхэн бөгөөд шаргуугаар цэгц шулуун тэмцэж амьдэрсэн. Goff & Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. Бизнесмэнүүдээс яг өөрөө бас одоо энэ худалдаа хөгжлийн салбарт маш олон жил 20 гаруй жил гэж байгаа. Яг өөрийг чинь шүтэж явдаг бизнесмен юм бэ? Бас бахархаж үлгэр дурайл болдог, шүтдэг гэдэг юм уу те? За хамгийн эхлээд бол MCS группийн захирал од жаргал ахыг бол бизнесмен гэдэг жинхэнэ бизнесмен гэдэг тэр одоо гайхалтай одоо үүргийг гүйцэтгэж байгаад бол биширж явдаг. За тэгээд мөн Жигүр гарант группийн захирал Баттүр захирал байна.
Авзаг Трэдийн Минд баяр захирал байна. За манай Макс группийн захирал Ганбаатар захирал байна. Тэгээд маш олон ер нь бизнесийн буюу худалдаа үйлчилгээний ертөнд за бизнесмен хүмүүс юм бол яг ард явагддаг тэр арын албал тийм чамархан биш ээ. Тэгэхээр тэр хүмүүсийг бүр төсөөлөхий аргагүй биширч хөндлөж явдаг. Ирээдүйд тэр ахнар шиг мундаг бизнес болохын төлөө одоо мөрөөдөж ажиллаж явж байгаа. Та ер нь хэр хатуу захирал бай эсвэл зөөлөн талтай юу? Ер нь захирлын хувьд Хатуу зөөлнө тэнцвэрнэ. тэнцвэрх үү? Тий. Манайхан бол сүүлийн үед бол их брендээр гойдог, гангардаг, ялгардаг болцсон юм шиг надад санагдаад идэх юм бүсгүүчүүд маань. Таны хувьд брэнд гэж юу вэ? Та өөрөө яг ямар брендээр гоёх дуртай вэ? Ер нь чанартай, материал чанартай, бид тав тухтай байх нь брендийн хамгийн чухал зүйл. Брэнд гэж хэлэгдсэн мөртлөө бас тийм хэврэгхэн за түүнийг бас хэврэг байсан ч гэсэн их ер нь бүхэл одоо хүн өөрийнхөө тий сонгоо авсан, хөдөлмөрөөрөө хөлсөөрөө авсан хувцас за эд хогшол бүхэл зүйлээ хайрлаж, хамгаалж, нандинаж хэрэглэх тийм соёл байх ёстой юм байна лээ. За эмигнээс бол Сваровски эмиг өдөр тутамдаа хэрэгэлдэг. Хэдий хэр хэмжээнд бас төвчээрийг гаргадаг вэ? Төвчээрийг та яг ямар үедээ гаргадаг вэ? Төвчээр бол их сайхан ухаантай төвчээрөөр олон янзаар тайлбарлаж болно. Төвчээр алтгал юм бол спортын амжилт гаргахад хэцүү хүнд. Төвчээр алтгал юм бол худалдаа үйлчилгээний амжилт гаргахгүй. Төвчээр алтгал юм бол дуучин хүн те дууга дуусгаж чадахгүй гэл төвчээр бол хөдөлмөрч хүний хамгийн чухал зэвсэг нь. Сая 11 сарын 2-нд энэ оны хамгийн том маш гоё том шоу Нафагийн одоо маш том фэшн шоунд дээр бол маш олон гоё үе үеийн топ модельүүд бүх хүмүүсийн тэр ярьж байгаа амнаас тийм ээ дандаа тэр ойрд үзээгүй бүр хэдэн жилдээ үзээгүй сайхан шоу боллоо гэсэн тэр сайхан үгүүд урсж ирсэн. Энэ шоуныхаа талаараас том шоуны ард гарлаа шүү дээ. Том ажлын ард. За үнэхээр тэр өдрийг өдөр болгон тэр одоо фэшн загварын шоуны маргаашнаас өдөр болгон маш гоё тийм сэтгэл дүүрэн нэг л тийм одоо цоош нэрчүүч хүнд ийм энерги айгүй сайхан тийм олон сайхан бодлууд сэтгэлд маань бүр шинээр бий болсон. За тэгээд энэ шоу бол яг миний хувьд бол арилжааны одоо энэ шоу хийснийхаа дараа би худалдаа авалтаа ихсгий ч юм уу те гих бодлого миний хүсэл мөрөөдлийн шоу байсан. Хүсэл мөрөөдлөө маш олон жил хэдэн жил мөрөөдөж. Тэр Нафа брендийн өвлийн хувцсны шоуг дандаа үздэг. Тэгээд ийм гоё шоу би хийх юмсан заавал хийндэ гэд одоо мөрөөдөж байсан. Тэрийгэ биелүүлсэн. Бүр найзуудтай шоугаа амжилттай хийж дуусгачаад маргааш нь найзуудтай бүр ингэж ярьж исэн. Энэ насныхаа гэл айгу те нас тус ирээд байна. Үнэхээр хүсэж мөрөөдсөн одоо ийм гоё загварын шоу болоо. Одоо би яасан ч харамсахгүй, өгсөн ч харамсахгүй гэл тэгжсэн. Тийм их хүсэж мөрөөдөж исэн. Олон жил хүсэж мөрөөдөж исэн. Топ модель уран цэцэг маань манай Крарли брендийн захирлаар ажилладаг, Централ Таворт байдаг. Одоо загварын чиг хандлагыг зөвлөхөөр ажилладаг. За уран цэцэгтэй үргэлж хамт ажил хөдөлмөртөө хамт байдагт баярлалаа. Тэгээ олон зүйл сурч явдаг шүү. Дундуур нь их болт модель, Азийн топ модель манай Монгол улсын үнэхээр нэр хүндтэй ажилсаг, хөдөлмөрч одоо гэр бүлээ маш их гоё хүндэтгэж тийм хөдөлмөрт сайхан гэр бүлийн одоо ноёнтон буюу их болт модельтэйгээ
Хойлоо ярилцаад би ингээд тайзан дээр гарахаасаа нэг тийм те сандраад юм уу айгаад урд нь үзээгүй юм чи. Тэгэхээр нэг юм байна. Яаж хөө гэсэн чинь за би нөгөө талд зогсож чинь гарч ирээд гараа өнгөт ингээд сугадаад алхаараа гэд надад маш гоё боломжийг энх бол модель маань олгосон. Тэр хүний гарыг ингээд тосуулаад сугадаад алхна гэдэг бол энэ бол бас л үнэхээр ховор завшаа. Тэгээд энх бол модельд маш их баярлаа. Тэр мөчийг бий болгож хүндэтгэл үзүүлж хажуудаа судан алхаж тайзан дээр гарсанд баярснаа илэрхийлье гэж би хэлэх юмсан гэж бодож явдаг байсан ч өнөөдөр би хэллээ. Энэ тайзнаа намайг монгол зөвхөн ажиллаж ирсэн гадагтаа соног санааг орж. Өсөр хадамаа тааштай. оны ерөөсө эхний бөгөөд сүүлийн хамгийн том бүр юм гайхалтай том фэшн шоу зохион байгуулсан. Тэгээ миний хувьд болохоор эрэгтэй хүн гэдэг утгаараа зөвхөн модельээр оролцохоос илүүтэйгээр бас жоохон өмг төвшиг болоод өх юмсан гэдэг ийм бас одоо битүүхэндээ тийм сэтгэл бол байсан. Тэгээд чадхаараа ямар ч байсан одоо туслаад дэмжиж хамтраад бас гайхалтай шоу, гайхалтай түүхийг бас бүтээлцэндээ маш их баяртай байдгаа. Тэгээд миний найз бол багаасаа энэ хөдөлмөр хийсэн энэ бүх зүйлс нь үнэхээр юм игэл бөгөөд гайхалтай юм бүсгүйг өнөөдөр бий болгоод тэ бидний дунд ингээд амьдруулад явж байгаа. Агуу зүйл бол энгийн байдаг. Маш энгийн, маш агуу юм бас сэтгэлтэй мондог бүсгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд найзтай амжилт хүсье. За Монгол улсын ардын жүжигчин Совд ихч таньда маш их баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай. Үнэхээр энэ бол нүсэр хүнд ажил байдаг юм байлээ. Энэ том ажлын ард яаж гарах юм бол доо гэж миний санаа зовж ирсэн. Энийний ард бол үнэхээр гарч чадсан. Тэгвэл ерөөсөө тийм их айхтар хүнд хүчээр ажил хийсэн, их одоо бэрхшээлийг туулсан тийм байдал энэ охноос харагдаагүй. Өнөө л инээдэг янзаараа өнөө л ихчээ гэж гүйдэг тэр л хэвээрээ тэр шоуг даун туулсан. Үнэхээр бахархсан. Ийм залуучууд бол Монгол улсын хөгжилд ихээхэн нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байдаг. Солонгийнхаа хүчээр бид нар бас дэлхийн брэнд гэж нэрлэгддэг энэ сайхан хувцсаар гоёх боломж олдож байна. Тэгээд солонготоо цаашдын хөдөлмөрт нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Солонгоо амжилт хайртай шүү. Golf and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулв. Энэ шоуны маань хамгийн хүндтэй, хамгийн их баярснаа илэрхийлэхийг хүсдэг хүмүүс бол хүндтгэн ирсэн зочид үзэгчд маань байсан. Энэ өдөр бол плед буюу тасалбар худалдаалагдаагүй зөвхөн урилгаар нийтдээ бараг 450-аас 500 зочин тэр зочид бол бүгдээрээ л миний ажил амьдралын сайхан найзууд маань хүндэтгэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэл бид нар чинь ингээд альва арга хэмжээнд явхад нүрээ будна, нүс чин доорно, гоё сайхан хувцас өмсөн, нэг өдрийнхөө ажлыг алдна тий. Гэхэд бүгд нэр үнэхээр өрсөн зочин болгон маань дээрэс нь Америк нэгдсэн улсын элчин сайд за бусад 6-7 элчин сайд нар маань хүндэтгэн ирж үзсэн. За тэр бол бас тэгэхэд дараа нь ингээд гарч ирээд бас уулзахад Монгол бүсгүүчүүдийн үзэсгэлэн гоо биширж байна. Ийм гоё гайхалтай одоо тий ганцхан хувцас загвараас гадна бүсгүүчүүд маань залуус маань ямар гоё вэ гэдгийг түр өдөр харсан. Тэгээ ажил амьдралд нь амжилт төсөе гэд бид бас манай Монголын модель бүсгүүчүүд залуучууд
хөдөлмөрч цаанаас нөгөө хиймэл биш байгалийн одоо Солонгост байна, Японд байна, Азийн орнуудад болвол дандаа ингээд одоо зохиомл буюу хиймэл тэ одоо ихээс төрснөөсөө өөрчлөгддөг. За олон арга хэрэгжилж одоо модель болдог бас гэж сонсдог л да. Гэхэд бол манай Монголын моделууд төрмөл тийм гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй байдаг. Энэ болгоныг бас хийх маркетинг, дээрээс нь эднэртэйгээ харьцах одоо бас л өндөр цензуртэй, өндөр босготой шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө чинь бас нууц юм болов уу гэж боддгийн. Яаж одоо эднэртэйгээ холбоотой байдгийг маш олон жил хамтарч штэ. Маш олон жил хамтарч байна. Маш том хариуцлага л да. Ийм үнэхэрийн одоо хамгийн Монгол төмний хүндэтгдэг Жанцсан Норуугаа байна. За нэрт яруу найрагч Бавуугийн лав сүрэнг байна. Манай хамгийн анхны рекламыг Нафа брендийн рекламыг Hero Entertainment-ийн эрхэм үндэт найзууд маань бид бас ажил амьдралын найзууд. Тэгээд найзууд маань дэмжин туслалж одоо бүтээж өгсөн. Түүн дээр бол одоо соёлын тэргүүний ажилчин бүжигчин Бямсүрэн байна. Бавуугийн лав сүрэнг бай. За тэгээд Туяма гэдэг загвар өмсөгч мисс үзэсгэлэнтэй бүсгүй маань байна. За Усын хурлын гишүүн Ануужин бас байдаг тий. Монгол тулхтны 100 эрхмийг хөтэлдэг байсан. Гэт үнэхээр тэр видео бүтээлийн дараа л за би загварын ертөнцтэй хамтарч ажиллаж ээж миний ажил илүү тод гэрэлтэй илүү хүнд хүрч чадах юм байна гэдэг мэдрэмжийг одоо хамтран ажиллаж исэн Hero Entertainment-ийн найз нар буюу манай Нафа брендийн тэр видеонд тоглосон худалдаа үйлчилгээний салбарыг бас юм урлагийн тийм хослолтой цогцлуулж өгөх нь маш их тийм бусдаас арай давуу тийм их сайхан. За Бавуугийн лав сүрэнгүй ангийн сорн булаг хүний дээд нь ижим монголчууд эрт дээр үеэс гээд одоо ингээд бүр юм боронзон юм хар өнгөтэй боронзон өнгө биерээр энэ шүлгийг ингээд би одоо тий дурсгалж үлдээж байсан. Монголчууд ангийн сорн булга хүний сорн ижи гэж ярьдаг. Хамгийн их баярлж исэн зүйл бол хэвлэл мэдээллийн үе тэнгийн найз бүсгүйчүүдтэй ихэнхдээ л бүсгүйчүүд байгаа. Тэгээ хэвлэл мэдээллийн маш олон найз нөхд маань хүндэтгэн ирсэнд баярлалаа. За салбарын одоо хамгийн сайхан мундаг найзууд маань ирж хүрэлцэн ирсэнд нэг ёсондоо миний ажлаа одоо тайлагнаж байгаа нэг өдрийн одоо тайлагнал буюу миний баярт өдөр байсан. Тэгээд маш их баярлалаа. За Монгол улсын ардын жүжигчин Сувд игч таньда маш их баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай. Од гэрэл модельд бидний ажлыг гэрэлтүүлж одоо сар болгон жил болгон удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа танд ихтгэл хүлээлгэсэнд баярлалаа. Инх болт модельд энэ дундаас өстой айгүй их тийм мэдрэмжтэй тусч тусрах жинхэнэ тийм одоо ажилд маань хүч оруулж хамтран ажиллахад баярлалаа. За дээрэс нь худалдаа өгчтэй бол Нафа Монгол компани баярснаа илэрхийлье. Худалдаа өгч та бүхэн маань бол бидний хамгийн том тулах баг нь юм шүү. Тий. Одоо унаж босдог хорвоо дээр бас харамсаж явдаг хэцүүхэн тийм үе байдаг. Ээжээсээ 3 охин гурвлаа бол чин орчлон дээр ихчдөө 3 гээд явах. Хувь тавилан тутсандаа их харамсаж явдаг. 2 эмэгтэй дүүтэй байсан. Тэгээ нэг охин дүү маань уянгаа гээд. Тий. Одоо байсан болвол дүү маань нэг 37 8 тайхаас нөө. За нэг дүүгээ маань болохоор
Жавцсан дорч гээд. Тий одоо тий одоо байсан болвол нэг 26-7 настай охин байх байсан болоо. Тэгээд хоёр дүүнээсээ салаад амьдрал дээр хүний ганц охин гэж хэлүүлж авах таа харамсаж байна. Уучлаарай. 어떤 춤이 빙계 보이라 아힌다 아이서 에지우에 아슬 하르와 나타한 이히리 엉글 하라라 이는 잘가나 Хоёр дүүгийнхаа ээжийнхаа ер нь гэр бүлийнхаа дунд бол зовлонг бол ярьж нулимсаа унгааж өнгөрсөн цаг хугацаанд гутарж явах болохгүй шүү гэж ер нь зовлон баг ярих дургүй дээ. Зовх тусмаа жаргал инээмсгэл журагшгаа хатуу одоо сэтгэлээ хатуу болгож алхаж явдаг. Гэхдээ түүний маань орон зайг нөхөж явдаг. Одоо ээж маань ах дүү нар өр хүүхдүүд за дээрэс нь найз нөхдүүд. За миний бараг их ах дүү нар болсон би ч бас хуурай ээжтэй аавтай гэж явдгийг. Тэгэл нөгөө хүний нөгөө хамгийн сайн хайрт хүмүүс болохоор хуурай дүү маань, хуурай ээж маань, хуурай охин маань гэл хуурай их жах нартай хүртэл тэгээд найз нөхдөөр их нөхөж явдаг. Тэгээ ганцаардлыг бол би ганцаардах тийм мэдрэмж, хүний ганц охины тийм нэг ганц шүдэ гэсэн мэдрэмжийг ер нь одоо хүртэл аваагүй дээ л их баярлж явдаг. Golf and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. Ерөн хүчрхэг эмэгтэй гэж таны хувьд яг чухамхүү тодорхойлоод хэлбэл өөрөө ерөн хүчрхэг эмэгтэй гэж тодорхойлвол өөрийгөө төсгөчүүд их өөрийгөө хүчрхэг эмэгтэйд тооцдоггүй. Арайч болоогүй. Тэгээ нэлээд хэдэн жилийн дараа хүчрхэг эмэгтэй болохын тулд өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж байна. За манай Монголын бүсгүйчүүд бол дэлхийн ертөнцийн одоо маш олон орны бүсгүйчүүдээс хамгийн хүчрхэн би Монгол бүсгүйчүүдээ л гэж хардаг. Бүхэл салбарт одоо ажлынхаа салбарт, амьдралынхаа салбарт за тэгээд олон бүсгүйчүүд бол нийгэмд бол өөрийн гэсэн байр сууриа одоо тогтоож нэр хүнтэй ажилсаг хөдөлмөрч байна да. Тэгээд Монгол бүсгүйчүүдийг хамгийн энэ дэлхийн хамгийн хүчрхэг бүсгүйчүүд гэж хардаг, маш их биширдэг. Монгол бүсгүйчүүдээр үнэхээр бахархмаар болдог. Тэгэхээр бас уналттай бас хэцүү байсан үедээсээ одоо тэрийг яаж дам туулж гарч ирсэн юм болоо гэсэн нэг тийм асуулт. Бизнес судалгаа үйлчлэгээ өөрөө ер нь цаг минут тутам уналт босолтон дээр ингээд одоо дэнсэлж явдгийн болов уу гэж би боддог. Одоо энэ ковид гэл байна шүү дээ. Хамгийн амар тийм. Дэлхийн нийт гэж байгаа боловч бол Монголд бол хамгийн хэцүү туссан ч гэж магадгүй эдийн засгаараа ажиллаж хөдөлмөрлөж байгаа Монголын нийгэм эдийн засаг бол энд бол үнэхээр хүнд цохилт буюу баг одоо бодхоос л үнэхээр хэцүү л байна л да. Тэгээд одоо яа харахгүй тэгэл гэртээ энэ өвчин зовлонгоос ирүүл инх ганцаараа биш нийт монголоороо нийтээрээ бүх хүмүүс бол хичээж байна. Тэгтээ болвол дахин сэргэхэд бол үнэхээр ингээл мэдгүй дахин бид нэр одоо хуучин юундаа ороход бол 5-аас 10 жил дахин хөдөлмөрлж ээж өнөөдрийн хуучин хэв хэмжээнд орно хаа нийтээр худалдаа үйлчилгээний салбарууд болвол дампуурж байна. Энэ дэр бол зөв бодлого. Би бүр ингэж бодож байгаа. За мэдээж худалдаа үйлчилгээний жижиг, дунд, за хүчрхэг гэдэг маш олон ангилалтай байгаа шүү дээ, тий. Хүчрхэг хүмүүс нь одоо наад захын түрээслэгч байна шүү дээ, тий. Одоо яг өөртөө тохиолдож байгаа зүйл бол за бүр түрээсийн тэг болгож
Хоёрдугаарт дахин үйл ажиллагааг нь эрчимтэй хурдтай аврахын тулд аль талдаа ганцхан түрээслэгчд биш бас түрээслүүлэгчд өөртөө бас хохирол амсаж байгаа мэдээж тий. 1-2 3 сар одоо түрээсийг нь чөлөөлж жагаад үйл ажиллагаа эхлэхээр тий. За гих энэ бол яг айгүй чухал юм шиг санагдаад байгаа. Дэлхийн эдийн засгийн хамгийн чухал хүчин зүйл бол өөрөө худалдаа үйлчилгээний салбар л да. Тэр дундаа худалдаачтай бол хамгийн түрүүнд одоо ямар боломж байна? Тэр боломжоор бололцоог их боломжийг олгож өгвөл сайн. Энэ бол бүхэлд нь хамраад хэлж. Бизнесийн салбарт хөл тавина гэдэг тийм ч амар зүйл биш. Улс орны эдийн засаг, нийгэм цагүйн байдал хэнд хамгийн хүн тустай гэж олон улсын эдийн засгийг өрцөндөө тээж яваа бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд тусдаг. Тэр дундаа бүсгүй хүнд хатуудах мэт. Гэхдээ л тэр давсаар өнөөдрийг бий болгосон. Түүцний бяцхан охин одоо бизнесийн салбарын шилдэг тоглогчдын нэг болжээ. Тэр өөрийн мөрөөдлийн ертөнд зомбутээж өөрийн талбартаа алтан тэтмийг тэргүүндэн залсан шилдэг тоглогч болжээ. Түүний замнал үргэлж ирсэн. Саяхан 2020 онд улсын их хурлын сонгуул боллоо, орон нутгийн сонгуул боллоо гэдэг. Энэ жил тэгээд нэлээдгүй олон намаас одоо өөрт чинь улс төрд орооч гэж өөрөө чинь нэлээд онилж ирсэн. За би бодохдоо ерөн улс төрд ороход энэ бүсгүй яагаад болдгүй. Ер нь тэнцэхстайч бүсгүй юм шиг те маш олон бүсгүйчүүд ч гэсэн бидний яг одоо дуу хоолой болоосаа ер нь одоо эмэгтэйчүүдийн гендерийн асуудал улсын их хурлд тэгэхээр ер нь бол үгүйсэхгүй. Улс төрд ороход бас ийм зоримог хүчирхэг үзэл бодол дуу хоолойгоо өөр ингэсэн салбарынхаа дуу хоолой болоход бол аль нэг нам гэхээс илүү хувийнхаа үднээс үзэл бодол дуу хоолойгоо өргөнө гэж боддог. Тэгтээ бас заримдаа урт хажлаа сайн хийх ёстой, цаг зав гарахгүй улс төрийн ажил алба гэдэг маань бол маш их цаг завгүй те. Улс их орноо төлөөлнө. Маш олон зүйлүүдийг л тэнд одоо ярьж хэлнэ. Цаг зав бол одоогийн байдлаар бага хувийнхаа ажлыг амжуулах гэд завгүй л байна да. Тэгээд мэдээж хүндэтгэл үзүүлсэн бас манай намд одоо орж нэр дэвшээчээ гэсэн хүндэтгэл байсан. Өнөөдрийн одоо ажил албаны маань цаг зав байхгүй учраас байхгүйгээ илэрхийлсэн. Тэгээд цаашид бол дуу хоолойгоо Монголын эмэгтэйчүүд, залуучууд ер нь бүхэл хүний ажиллах амьдрах тийм хүсэл мөрөөдлийн дуу хоолой, үзэл бодлын дуу хоолой тэг болно л гэж бодож явдаг. Зочиндоо зориулж яруу найрагч Болор Цэрэнгээд одоо сүүлийн үед бас л одоо бүсгүйчүүдэд одоо ерөнхийдөө сүүлийн үеийн дандаа хийт дууны үгийг зохиож байгаа их сайхан бүсгүй байдаг шүү дээ. Таних уу те Болор Цэрэнгээ. Тэгээ Болор Цэрэн маань өөрт чинь ийм сайхан шүлэг зохиож өгсөн. Тэгээ би энийг нэвтрүүлгийнхаа бэлэг болгоод өөрт чинь өнөөдөр ингээ авцарсан. Тэгээд за маш их баярлалаа. Энэ болохоор борооны охин гэсэн нэг ийм хөрхөн шүлэг бичсэн байсан. Яг хоо энийг одоо яг солонгоодоо зориулж, зочиндоо зориулж энэ шүлгийг бичиж одоо яг ингээд нэвтрүүлгийнхаа гарын бэлгийг бэлдэх гэж байгаа. Тэгээ энэний хамгийн сүүлийн дөрвөн мөртөөс би уншаад бол надад бол энэ хамгийн ер нь бол их сайхан шүлэг болсон байлээ. Хамгийн сүүлийн дөрвөн мөрт нь одоо яг өөрөө чи ярьж байгаа бүхий л одоо энэ шүлгэн дээр яг өөрөө чи амьдрал тэр чигээр орсон байгаа. Тэгээд 6хан настай жаахан охины зурсан зурган нарны гэрэл байв. 6хан настай хөөхөн гүнжийн харсан тэнгэр нь эмээгийн хайр байв гэд. Болор Цэрэнгээд ингээ гар өсгтэйгээ. Дахиад уйллаа шүү. За маш их баярлалаа. Ингээд гайхалтай байна, азтай байна. Нүүр дүүрэн шүлгийг зохиолгож өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Би Болор Цэрэндээ үнэхээр их баярлалаа. Гэрийнхэн хамгийн их хойморт маань байх ер нь ямар гоё юм бэ те. Тэг энэ одоо
одоо өөртөө ч хамтарч ажилладаг манай нөгөө Бавгийн лавг сурангуайн өгсөн үзгээр одоо гарын үсгээ зурсан шүү гэд бас надад хэлжил. Тэр юм гэж уялдаа холбоотой их сайхан санагдсан надад. Ястай баярлаа. Сайны зүгт татсан совин сайхныг өртөн татсан сорнд солонго болоод л чи ийм хол илжээ. Солонго болоод л чи тийм өндөрт асчээ. Хэнийг ч хүлээж үзээгүй цаг хугацааг шийл зогсоож гоцглинг хадгаллаа. Хэний ч зорж үзээгүй замыг чийл нээж эд шидийг бүтээлээ. Борооны охин чамтай болдсон амьдрал гайхалтай. Байгалийн охин чамтай учирсан хайр жаргалтай. 6 настай жаахан охины зурсан зураг нарны гэрэл байлаа. 6 настай хөөрхөн гүнжин харсан тэнгэр эмээгийн хайр байлаа. Coffee and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. Нэвтрүүлгийн минь хүндлээд маш олон сэдвийн хүрээнд олон өдөр надтай аялж одоо ингээд маш сайхан дотоод ертөнцөөрөө аялуулж гагцхүү үнэн бодит чин сэтгэлийн ярилцлага өгсөн танд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд таны цаашдын амьдралд таны сайхан ээжи танд тийм ээ ээжид чинь үр хүүхэд хань ижил за таныг тойрсон бүхий л сайхан найзууд за таны ажил хөдөлмөрт одоо маш том амжилтыг хүсье. Сүүн цагаан байх болтугай зам мөрнө. За тэгээд хүссэн болгон чинь сэтгэгчлэн бүтэх ерөөлийн цэнхэр хадаг өргөж нэвтрүүлгээд бас өндөрлөх гэж байна. Тэгээд таны бас сайхан сэтгэлийн үгийг сонсомоор байна. За үнэхээр сэтгэлд дүүрэн сэтгэлийн тийм жаргал зовлонгоо хуваалцсан сэтгэлээсээ ярилцсан сайхан тийм халуун дулаан ярилцлага болсонд маш их баярлалаа. За өнөөдөр болвол Монгол түмний ижи аавдаа хүндэтгэл үзүүлэх ёс жаягаа баримтлах хамгийн шинэ оноо өгтөн авах цагаан сарын баярын өдөр. Би боддгийн Монгол хүн дэлхийн хамгийн сайхан хүмүүс байдаг. Монгол хүн ёстой, төртэй, ухаантай, үзэсгэлэнтэй, хөдөлмөрч ийм сайхан ард түмнийг амар амгалан байхыг хүсэн өрөөё. За ерөөл бат сайхан орших болтугай. За үзэгчдээ манай Coffee and Coffee нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бид Монголыг бүтээлсэн эрхмүүдийг зочин хомиртой урьдаг байгаа. Энэ удаагийн дугаарын зочин хомирт маань одоо Напа Монгол компани ерөнхий захирал Наран гэрлийн Солон гуригт оролцлоо. Ирэх дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ ирэх уулзъя. Баярлалаа үзэгчдээ. Баяртай. Гольф үнцэн таатай орчин шудраг яриа. Кофе сонгодог амттай яриа. Бизнесийн нууц амжилтын хөтөлж. Монголыг бүтээсэн эрхэм танд зориулав.